Олон зуун жилийн өмнөх зөгнөл анхааруулга өнөө цагт биелэлээ олж дахин яригдаж эхэллээ. Өнөөдөр та бүхэнд дэлхийн хамгийн агуу зүнжтийн нэг Нострадамус 2026 онд дэлхийн улс орон хүн төрөлхтөнд юу тохиолдох талаар зөвгөнсөн 10 зөвгөнлийг задлж тайлбарлан хүргэе. Нострадамус бүх зөвгөнлөө шүлгэн хэлбэрээр бичсэн байдаг. Түүний зөвнөж бичсэн шүлгийн мөртүүд нь сүүлийн жилүүдэд болсон олонний анхаарлыг татаж байгаа дэлхийн томоохон үйл явдлуудтай яг тав нийцэж байгаа бөгөөд дэлхийн 3 дугаар дан эхлэх магадлал тун ойрхон байгаа 26 оныг ч мөн адил зөвгнөн үлдээжээ. Нострадамусын хамгийн алдартай зөвгөнлүүдийг тайлбарлаж эхлэхээс өмнө хэрвээ та манай сувгийг анх удаа сонсож байгаа бол дагахаа бүү мартаарай. Мөн яг одоо та энэ бичлэгийг сонсож байгаа бол комент хэсэгт 2026 хэмээн үлдээгээрэй. Одоо ингээд эхэлцгээе. Хамгийн эхний зөвгнөл. Төөрсөн үеийнхэн ба харанхуй хүмүүс. Түүний шүлгийн нэгэн хэсэгт утаан толгоотнууд гарч ирж агуу их шуугиан бүх зүйлийг унтуулах болно гэж бичигдсэн байдаг. Олон 10 жилийн турш энэ мөртийг цөмийн туршилт, атомын дэлбэрэлт эсвэл мартагдсан зэвсгүүд дахин сэргийх тухай гэж тайлбарсаар ирсэн юм. 2026 онд томоохон дэлбэрэлт эсвэл цөмийн зэвсгийн аюул иргэн ирэхийг үгүйсэхгүй. Гэхдээ арай гүнзгий явбал Нострадамусын хиллэг олон утгатай байдаг бөгөөд үүний нэг нь залуу үеийнхний сэтгэл зүй рүү чиглэж байгаа юм. Утаан толгоотнууд гэдэг нь ухаан санаа нь самуурсан, тарих оюун нь харанхуй болсон хүмүүсийг хилж байж болно. Зөвхөн мансууруулах бодисоос гадна соёл урлаг, хөгжим, бусад анхаарал сарниулах зүйлс нийгмээс бүрэн тасарсан тэрхүү гүн төрөгдлийг хилж байгаа юм. Энэхүү тайлбараар бол орчин үеийн залуучууд шудраг ёс, эрх чөлөөний хувьсгалын төлөө тэмцэхгүй. Тэд нийгмээс бүрэн тасархыг сонгож, тэмцэхийн оронд бүр мөсөн явахыг илүүд үзнэ. Нострадамусын хэлээд байгаа агуу их шуугиан гэдэг нь соёл иргэншлийн шилжилт үүсгэж буй шин технологийн хөгжилтэй холбоотой аж. Энэ бол бүхэл бүтэн үеийнхнийг сүнслэг болон оюун санааны хувьд унтаа байдалд оруулах өөрчлөлт байх гин. Хүмүүс ирээдүй одоо цаг тэр байтугай өөрийнхөө оршин буугч үл тоох тийм хайхрамжгүй ертөнц рүү живэх болно. Ийм төөрсөн үеийнхэн дарамт шахалтаар бус өөрсдийн хүслээрээ бодит байдлаас тасарч ийм унтаа байдалд шилжих гин. Нострадамусын анхааруулж буйгаар энэ нь ямар ч том байгалийн гамшиг, дайн дажингаас илүү аюултай гэсэн байна. Хоёр дахь зөвгнөл. Түүний өөр нэгэн дөрвөн мөртөд агуу хүлэг онгоц живж улаан өрсөлдөгчийн царай айдаст автан цонхийн гэж өгүүлдэг. Хүмүүс үүнийг далайд өрнөх ямар нэгэн дайнтай холбоонд тайлбарлах нь илбэг. Улас гүрнүүдийн хоорондох хурцадмал байдал, тэр дундаа улаан төгний үзэл сурталтай орнуудын зөрчилдөөнийг харвал энэ нь ч утгагүй таамаг биш юм. Гэхдээ Нострадамус хизээч альвааг шууд утгаар нь хэлдэггүй байсан юм. Энэхүү зөвгөнөл нь дэлхийг хамарсан далай тэнгисийн томоохон үйл явдлыг зөвнөж байна. Далай тэнгис өөрөө айдас хүйдсийн бэлэгдэл болох томоохон хэмжээний зүйл юм. 2026 онд энэ зөвгөнөл нь хэд хэдэн хэлбэрээр илэрч болно. Нэгдүгээрт асар том хүлэг онгоц живнэ. Энэ нь дэлхийн мөргөлдөөний гол шалтгаан болно. Хоёрдугаарт аль нэг улс орон нууцаар хийж байсан шумбагч хүлэг онгоц эсвэл шин төрлийн пуужин гэх мэт аимшигтай хүчтэй зэвсгээ ил болгосноор дэлхийн цэргийн хүчний харьцааг нэг гин шөнийн дотор орвонгоор нь эргүүлнэ. Магадгүй хамгийн аимшигтай хувилбар нь улс төрийн гүн хямралд орсон аль нэг улс далайд маш том дэлбэрэлт эсвэл цөмийн осол гаргах үйс аюултай алхам хийснээр энэ нь их хэмжээний гамшиг сүрлийг дагуулж эхлэх аж. Ямар ч тач Нострадамусын хийсэн зүйл бол маш тодорхой. Агуу хүлэг онгоц живж тэрхүү уналт нь далай тэнгисийн ноёрхлын төлөөх тэмцлийг бүхэлд нь өөрчилнө гэсэн юм. 3 дахь зөвгнөлд ган гачиг, үер болон юр бусын шуурганы талаар бичсэн байв. Хуурай газар, гинтийн догшин шуурга, хаа сайгүй нөмрөх их үер. Эхлээд харахад энэ бүхэн ойлгомжтой мэт санагдаж болох юм. Уур амьсгалын тэнцвэргүй байдал, цаг агаарын эрс тэрс үзэгдэл, гамшигын хэмжээний адар бороо. Гэхдээ Нострадамус тэдний гарч ирэх үед гэдэг хэллэгийг ашигласан нь энэ бүхэн аажмаар бүрэлдэх биш. Харин маш гинтийн зүйл болно гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Энэхүү тайлбараар бол 2026 онд зарим бус нутагт асар их халуун нүрлэж ган гачиг болох бөгөөд түүний дараа бүхэл бүтэн газар нутгийг живүүлэх үз маш хүчтэй гинтийн адар бороо орох гин.
Борооны өмнө асар их шороо тоос босох тухайч дурдсан байдаг. Гэхдээ зарим судлаачдын үзэж байгаагаар Нострадамус энд ганц байгалийн үзэгдлийн тухай бус дэлхийн агаар мандалд нөлөөлөхүйц цаг агаарыг удирдах чадвартай ямар нэгэн туршилт технологийн тухай сануулсан байж болно гэсэн юм. Бүр цаашилбал зарим нь үүнийг олон зууны турш яригдж ирсэн асар том үүлэн дундаас гарч ирэх энэ ертөнцийн бус биет хөлөг онгоцтой холбоон тайлбарладаг. Түүхийн явцад өөрийн гэсэн зүн бэлэгтнүүдтэй байсан сүм хийд зэрэг шашны хүчрхэг байгууллагууд асар том шуурган үүлэн дотор ямар нэгэн зүйл нуугдж байдаг тухай зөвгөнлүүдийг эртнээс анхааруулж ирсэн байдаг. Тэр зүйл нь биднийг ажиглаж, мөн хөдөлж, өөрийнхөө явсан замдах цаг агаарыг өөрчлөх чадaltaй гэж ярьдаг байв. Энэ нь шинжлэх ухааны туршилт эсвэл харь гаргийнхны аль нь ч бай. 2026 он бол энэ бүхэн ил болох жил юм. Дөрөвдөх зөвгнөл. Хааны үхэл ба үүнээс үүдэн гарах түнэр харанхуй. Олон жил хүмүүсийн буруу ойлгож ирсэн нэгэн шүлгийнх нь бадагт 7-гийн тоо болон ангараг гаригийн гэрлийн тухай өгүүлдэг. Хүмүүс үүнийг 7 сарын дайн эсвэл тэнгэрт харагдах ямар нэгэн юр бусын үзэгдэл мэтээр мушгин тайлбарлаж ирсэн юм. Гэвч Нострадамусын ашигласан тэрхүү бэлэгдлийн хэллэгийг гүнзгий ухвал огт өөр агуулгатай юм. Тэрээр сар хоног эсвэл зурхайн тухай бус харин хаан ширээ, угсаа залгамжлал, үхэл хаагцал болон дэлхийн хамгийн хүчирхэг эрх баригчдын нууцлаг цугларалтын тухай дүрслэн бичсэн байсан нь тэр аж. Нострадамус шүлэглэхдээ 2026 онд хааны сүүдэр доороос ямар нэгэн зүйл эсвэл хэн нэгэн энэ ертөнцид хөл тавьж үүний үр нөлөө дэлхийд даяар цуурайтах болно гэсэн юм. Энэхүү тайлбараар бол 2026 онд нэгэн агуу хаан эсвэл төрийн тэргүүн таалал төгсөх тавилантай гин. Дэлхийн ертөнц тэр чигтээ түүнийг эцсийн замд нь үдэх, оршуулах үйл ажиллагаа болон дараагийн залгамжлагч хэн байх бол гэдэгт амьсгаа даран хүлээх зур хөшигний ард огт өөр зүйл өрнөх болно гэжээ. Энэ бол эрх мэдэл бүхий хүмүүсийн нэгдлийг хэлж буй бөгөөд энэ нэгдэл гэхдээ сайн сайхны төлөө бус, муу муухайн төлөө байх гин. Ихэнх хүмүүс муу хүмүүс гэдэг хэллэгийг буруугаар тайлбарладаг. Нострадамус зүгээр нэг муу санаатай хүмүүсийн тухай бус үнээс хавьгүй гүнзгий зүйлийг анхааруулan хэлж байв. Тодорхой эрх мэдэлтнүүд нэг цагт нэг дээвэр дор цуглах үед биелэлээ олох тэрхүү зүйл нь дэлхийд даяар төвгөх нэгэн хүчтэй давалгааны эхлэл болох гин. Энэхүү зөвгнөл хоёр зүйлийг илэрхийлэх боломжтой юм байна. Эхнийх нь тэрхүү эрх мэдэл бүхий хүний үхлийн дараах эмх замбраагүй байдлыг ашиглан чимээгүйхэн үүсэх геополитикийн холбоо юм. Энэ холбоо эх жилүүдэд дэлхийн ертөнцийг тогтворгүй болгох болно. Хоёр дахь нь дэлхийн түүхэнд хар бараанаар бичигдэх нэгэн шинэ хүн төрхийг зөгнсөн байж болох гин. 5 дахь зөвгнөл буюу хуурамч итгэлийн нуралт. Түүний нэгэн шүлгэнд хуурамч шүтээ нурж итгэгчид галдуунд уйлах болно гэсэн байдаг. Үе үеийнхэн үнийг сүм хийд, ариун дагшин газруудын тухай гэж боддог байв. Гэхдээ бидний цаг үед хүмүүс юуг шүтэж байгаа вэ? Тэд юунд сохроор итгэж, юунд бүх найдвараа хадгалуулдаг вэ? Энэ бол мөнгө юм. Тэрхүү хуурамч шүтэн бол санхүүгийн ертөнц гин. Банкуд, зах зээл, дижитал валютууд. Нострадамусын анхааруулж буйгаар 2026 онд эдгээрийн аль нэг нь нуран унах болно. Сая хүмүүсийн халдашгүй гэж итгэж байсан банк эсвэл криптовалютын эзэнт гүрэн дэлхийн зах зээлд маш хүчтэй нөлөө үзүүлж дэлхийд даяар үмэн дэгдэх шинэ хүчин гарч ирэх юм байна. Энд дурдсан гал нь бэлэгдлийн утгатай. Энэ бол дөл биш харин алдагдлыг хэлж байгаа юм. Хөрөнгө мөнгөнд сохроор итгэж эд баялагийг цорын ганц шүтэнэ болгосон хүмүүс голлон хохирохыг Нострадамус сануулж байгаа хэрэг юм. Хурдан өссөн зүйл хамгийн хүчтэй ундаг гих гашуун үннийг 2026 он дахин нэг батлах бололтой. Түүний 6 дахь зөвгнөлд дорн зүгээс дэлхийн төв рүү ирэх догшин чичиргээний тухай дурдсан байдаг. Энэ бол Нострадамусын хамгийн нууцлаг бөгөөд хамгийн их маргаан дагуулдаг мөрүүдийн нэг юм. Үүнийг товч тайлбарлавал дорн зүгээс гэдэг нь Аз твээс ирэх аюул дэлхийн чухал эрх мэдлийн төвүүд болох Европ, Америк эсвэл дэлхийн санхүү, улс төрийн гол цэгүүдийг нөмрөх тухай хэлж байгаа юм. Олон хүний хувьд энэ нь нар хэртэлт гэх мэт байгалийн үзэгдэл шиг сонсогдож магадгүй. Гэхдээ Нострадамус хизээч зүгээр нэг одон орны тухай ярьдаггүй байсан юм.
Харанхуйлах гэдэг нь байгалийн үзэгдэл бус томоохон саад дотгорын тухай юм. Магадгүй Нострадамус бидний өөрсдийн бүтээсэн зүйлсийг харсан байж болох юм. Жишээлх юм бол хяналтаас гарч хакердуулсан мянган дроонууд дорн зүгээс царцаа мэд тэнгэрийг бүрхэн ирэх технологийн нүүдэл байж болох юм. Азийн аль нэг улсад мянган төмөр биетүүд хяналтгүйгээр тэнгэрт дүнгэнэлдэж хүмүүс рүү дайрч байгааг Нострадамус догшин чичиргээ гэж нэрлсэн юм. Технологиг захирдаг гэж бодож байсан хүмүүс рүү технологи нь өөрөө дайрч болохыг тэрээр анхааруулсан байна. 7 дахь зөгнөл буюу хайрт удирдагчийн уналт. Түүний шүлгэнд агуу удирдагчийн төлөөх нулимс үхлийн тайвшрал гэж гардаг. Энэ бол хамгийн гонигтай бөгөөд сүнслэг утга агуулсан зөгнөл юм. Нострадамус заавал хаан эсвэл ерөнхийлөгч бус харин ард түмнийхээ гүн гүнзгий итгэлийг хүлээсэн алсын хараатай нэгэн удирдагчийн тухай өгүүлжээ. 2026 онд энэхүү эрхэм хүн төрлөختөнд тустай нэгэн том нээлтийг зарлах тавилантай гин. Энэ нь шин төрлийн эмчилгээ, шин эрчим хүч эсвэл сая хүний амьдралыг өөрчлөх технологи байж магадгүй гин. Гэвч тэрээр өөрийнхөө энэ үйл хэргийн үр дүнг нь үзэж амжихгүй. Түүнийг дайрч нэр хүндийг нь гутааж дуугүй болгох болно. Түүний уналтын дараа илүү муу удирдагч гарч ирнэ. Тэрхүү шинэ удирдагч өмнөх хүний хийсэн ажлыг зогсоож эрх мэдлийг өөрсдийн ашиг хонжооны төлөө ашигладаг хүмүүсийн гарт өгөх гин. Ард түмэн гашуудах боловч суртал ухуулахад автсандаа тэрхүү хайрт удирдагчаа худалж байсан мэтээр бодно. Энэ бол гэрэл гэгээ гарч ирэхийг хичээх боловч харанхуй түүнийг хэрхэн эсэргүүцэж байгаа тухай сүнслэг зөгнөл юм. 8 дахь зөгнөл буюу шинэ хуучин зүйл ба дахин төрөлтийн цэцэрлэг. Түүний шүлгэнд цэцэрлэгт түүхэх дурсамж цагаан хувцснуудад зориулсан гэрэл гэж гардаг. Олон зууны туршид судлаачид энэ мөртийг ойлгохгүй төрөлдсөн байдаг. Учир нь энд байгаль дэлхий болон айлерт устсан зүйлсийн тухай хольж өгүүлсэн байдаг. Гэхдээ орчин үеийн судлаачид үүнийг өөрөөр тайлбарлаж эхэлж байгаа юм. Тэд Нострадамус бидний дөнгөж оролдож эхлээд буй устсан амьтдыг дахин амьлуулах технологийн гэрч болсон гэж үзэж байна. Энэхүү тайлбараар бол 2026 онд шинжлэх ухаан баргал бурханлаг төвшөнд хүрэх гин. Хүмүүс сүм хийдээс илүү шинжлэх ухааныг шүтэж технологийн нээлтүүдийг алга ташин хүлээн авах гин. Эдгээр нээлтүүдийн нэгэнд аль эрт устсан ч харахад маш номхон өхөөрдөм нэгэн амьтныг дахин амьлуулах бөгөөд хүмүүс үүнийг хүн төрлөختний гайхамшиг хэмээн баярлан тэмдэглэнэ. Гэвч Нострадамусын хэллэгт нэгэн далд утга агуулгадж байгаа нь тэрхүү гим хоргүй амьтны хамт бидний бүрэн ойлгож амжаагүй эртний вирус, эмгэг төрүүлэгч нянгууд болон генетикийн хүчнүүд дахин сэргэх тухай өгүүлсэн байдаг. Тэд аюултай хэсгийг нь дэлхийн ертөнцид харуулахгүй, харин харанхуй байгууламжуудад зэвсэг болгон судалж хүний туршилтын цэцэрлэгт суулгахаар хадгалах аж. Энэ зөгнөлд гардаг цагаан хувцснууд бол эрдэмтэд юм. Тэд өөрсдийн бүтээлээрээ бахархах боловч Нострадамусын үлдээсэн асуулт бол бидний энэ их хөгжил дэвшил хизээ хяналтаас гарч хит их алдар нэр хөөцөлдсөн эрдэмтдийн хүсэл хүн төрлөختнийг хизээ аюулд оруулах вэ гэсэн асуулт юм. 2026 онд энэ бүх хариулт ээлт болж хүн төрлөختөн өөрсдийнхөө бүтээсэн зүйлдээ ороогдох аюул нүүрлэж байгааг тэрээр сануулсан юм. 9 дэх зөгнөл буюу хүчирхэг машины мандалт. Энэ зөгнөл бидний цаг үед маш ойрхон бууж байна. Учир нь Нострадамус өөрийнх нь үед байгаагүй, харин бидний үед ноёрхож буй хиймэл оюун ухааныг дүрсэлсэн байх өндөр магадлалтай. Тэрээр сүнсгүй хааны тухай өгүүлсэн байна. Ямар ч ичих болчирхаагүй, ёс зүйгүй мөртлөө бүхэл бүтэн улс орны хувь заяаг шийдэх шийдвэр гаргадаг удирдагчийг хэлж байгаа юм. Харин хүчирхэг машины мандалт гэдэг нь бодит машин бус хиймэл оюун ухааныг хэлж байгаа юм. Нэгэн цагт хүмүүсийн сууж байсан суудалд машин залрах үе ирсэн байна. 2026 онд хиймэл оюун ухаан зөвхөн зөвлөх, туслах төдий биш, харин шийдвэр гаргах төвшөнд хүрэх гин. Улс төр эдийн засаг, соёлын салбаруудыг хиймэл оюун ухаан удирдах болно. Машинд сэтгэл зүрэх гэж байхгүй, шүмжлэлээс айхгүй, аливаад хүн шиг эргэлздэггүй. Засгийн газрууд тогтвортой байдал нэрийн дор нийгмийг хувааж, соёлыг тусгаарлах шинжилэлүүдийг хиймэл оюун ухаанаар хийж эхэлнэ.
Харин хүн төрлөختөн хайр инэрлгүй, сүнсгүй, зөвхөн логикоор удирдалсан ертөнц рүү шилжиж байгаагаа хитрхи хожимдсон хойно л ухаарна гэсэн байна. Хамгийн сүүлчийн буюу 10 дахь зөгнөл. Өөрчлөгч нэгэн. Энэ бол олон хүний айдаг, бас олон хүний битүүхэн хүлээдэг тэр зөгнөл юм. Нострадамус нэгэн элчийн тухай өгүүлсэн байдаг. Тэр бол хаан, удирдагч, ариун гигээ нэгэн ч биш юм. Зүгээр л өөрийнхөө хувь тавилан огт мэдэхгүй яваа жирийн нэгэн хүнгийн. Энэ хүн 2026 онд улс төр технологи, шинжлэх ухаан болон хүмүүсийн зүрх сэтгэлд харанхуй нөмрөх үед төөрөгдлийг арилгаж, айцыг гэрлээр солихоор гарч ирэх хүн юм. Түүнийг юу ч зогсоож, хинч буулгаж авч чадахгүй. Түүнийг харахад ямар нэгэн бурханлаг хамгаалалт дор байгаа мэт сүр хүчтэй, халдашгүй мэдрэмжийг төрүүлэх аж. Нострадамус 14 жигүүр буюу 7 тэнгэрийн элчийн тухай дурдсан байдаг бөгөөд тэд энэ хүнийг бүхий л хорон муугаас хамгаалах аж. Гэхдээ энэ үүрэг хариуцлага маш их золиостой ирэх гин. Тэр хүн хэний ч сонсхийг хүсдэггүй гашин үннийг хэлж, бусдын хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй аюулыг сануулах болно. Тэрээр бусдыг сэрэмжлүүлэхийн тулд өөрийн аюулгүй байдлаа золиослох хэрэгтэй болно. Хамгийн сонирхолтой нь Нострадамусын зөгнөж буугаар тэрхүү сонгогдсон нэгэн аль хэдийн энэ дэлхий дээр амьдарч байгаа бөгөөд амьдарч буй нийгэм, улс орнууд зэргийг ажиглан ямар нэг зүйлийг гүнзгий мэдэрч суугааг гин. Магадгүй тэр хүн яг одоо энэ бичлэгийг үзээд сууж байж болох юм. Тэр хүн үргэлж бусадтай зохицож чадахгүй байгаа мэт мэдрэмжийг авна. Учир нь тэрээр бусадтай ижил байхаар төрөөгүй юм. Хүний амьдралын хамгийн том өөрчлөлт хувь тавилангийн эргэлт маш чимээгүй, анзаарагдамгүй байдлаар эхэлдэг. Харин энэхүү өөрчлөлтийг зөвхөн сонгогдсон хүмүүс л мэдэрч чаддаг гэн. Хэрвээ та үүнийг сонсоод доторчин ямар нэгэн зүйл мэдрэгдэж байвал магадгүй таач гэсэн дэлхийг өөрчлөхөд томоохон хувь нэмэр оруулах хүмүүсийн нэг байж болох юм. Хэрвээ та өөрийгөө бусдаас өөрөөр мэдэрч энэ хорвоод мэндэлсэн чинь ямар нэгэн зүйлийг хийж гүйцэтгэх утга учиртай мэт санагдан юу хийхээ мэдэхгүй төөрөлдөж яваа бол сэтгэл хэсэгт мэдрэмжээ бидэнтэй хуваалцаарай. Мөн танд Нострадамусын 2026 оны тухай эдгээр зөвгөнлүүд таалагдсан бол бичлэгтээ лайк дарж сувгийг маань дагахаа битгий мартаарай. Дараагийн дугаартаа бид илүү сонирхолтой бичлэгийг бэлдсэн байгаа. Тийм учраас дараагийн дугаар хүртэл түр баяртай.